Шатхууны үнийн өсөлт хомсдол жолооч нарын хувьд хар дарсан зүйд байдаг ч цахилгаан автомашины зах зээлийн хувьд харин ч эсэргээр борлуулалтаа өсгөх гол хөшүүрэг болдог байна. За Европын орнуудад цахилгаан автомашины борлуулалт өнгөрсөн 7 дугаар сард эрс нэмэгдэж шинэ автомашины зах зээлд эзлэх хувийн түүхэн дээд хэмжээнд өрлөө. Үүнд ойролт орнуудад өрнөж буй дайнаас үүдэлтэй газрын тосны үнийн огцон өсөлт, засгийн газруудын татаас харьцангуй хямд үнэтэй шин загварууд худалдаанд гарсан зэрэг нь голлон нөлөөлсөн байна. Европын холбооны цахилгаан автомашины борлуулалт энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 40% огцом өсөж 1.2 сая гаруй автомашин борлуулагдсанаар нийт зах зээлийн 20.7%-ийг эзэлжээ. Ялангуяа Франц улсад бага орлоготой иргэдэд зориулсан цахилгаан автомашины түрээсийн төлбөр хэрэгжиж эхэлснээр 7 дугаар сард бүртгэгдсэн нийт автомашины 35%-ийг цахилгаан автомашин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны 17%-аас 2 дахин өссөн үзүүлэлт юм а. Мөн Европын холбооны 16 зах зээлийн хэмжээнд 7 дугаар сарын борлуулалт өмнөх оноос 13%-аар өссөн амжилттай байгаамаа. Хэрэглэгчдийн зан төлөвт гарч байгаа энэхүү өөрчлөлтийг Их Британий зах зээл дэх Renault компани борлуулалтаас тодорхойлж болох юм а. Ердөө 2 жилийн өмнө тус компани нийт борлуулалтын 10%-ийг цахилгаан загварууд эзэлж байсан бол энэ оны 7 дугаар сард 50 гаруй хувьд хүрч өсжээ. Тэр дундаа 1972 онд анх гарч байсан алдартай Renault 5 загварын цахилгаан хувилбар нь өнгөрсөн сард Их Британд хамгийн их борлуулалттай цахилгаан автомашинаар шалгарсан байна. Шатхуунтай харьцуулахад цэнэглэх зардал үлэмж бага байгаа нь урт хугацааны санхүүгийн хэмнэлт үүсгэж байгааг худалдаа өгчд нь онцолсоор байна. Гэсэн хэдий ч Европын энэхүү эрчимтэй өсөлтөөс Америкийн нэгдсэн улсын зах зээл төсөөр дүр зурагтай байгаа юм. Америкийн нэгдсэн улсын өмнөх засгийн газар цахилгаан автомашинд олгодог холбооны татварын хөнгөлөлтийг зүтсний улмаас 2 дугаар улиралд цахилгаан машины борлуулалт өмнөх оны мөн үеэс 20 гаруй хувиар огцом унжээ. Америкийн нэгдсэн улсын зах зээлд энэ хандлага цаашид ч үргэлжилж цахилгаан автомашины борлуулалт дахин 23 хувиар буурах төлөвтэй байна. Европтой харьцуулахад хямд үнэтэй цахилгаан автомашины сонголт Америкийн нэгдсэн улсад бага байгаа нь үүнд нөлөөлжээ. Хэдийгээр Европт цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэж байгаа ч салбарын мэрэгчлэтнүүд нэгэн ноцтой саад үүсэж байгааг анхаарууллаа. Олон нийтийн цэнэглэх станцын хүртээмж муу байгаа нь орон сууцнд амьдардаг сая европчуудын хувьд цахилгаан машин худалдан авахаас татгалзах гол шалтгаан болж байна. Тиймээс цаашид цахилгаан машины хэрэглээний өсөлтийг доктортой хадгалахын тулд дэд бүтцийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлага Европын холбооны засгийн газруудад тулгарлаа.